Бид яг одоо эдийн засагч амар жаргалтай ярихад бэлэн болсон байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн бацхан уу. За сайн байна уу. Одоо нийслэлд өнөөдрөөс эхлээд 14 хоногийн хугацаанд бол хөл хориг тогтоогоод байна л да. Хатуу хөл хориг иргэн тогтоолоо. Дүнгийн данган бизнесээ эхлүүлж байсан хүмүүсийн хувьд бол бас дахиад нэлээдгүй хүн шийдвэр байсан болов уу гэж харж байна. Цаашдаа ер нь халдварын тохиолдлууд нэмэгдэхгүй байна гэсэн бас баталгаа бол байхгүй. Олон улсад ч тэр ялангуяа Монголд ч гэсэн ер нь бол цаашдаа халдварын эрсдэл одоо өндөр л байгаа. Тэгэхээр энэ үедээ зэрэгцээд бид нар нөхцөл байдалд ямар шийдвэрүүдээ гаргаад яаж одоо энэ хүнд үеийг давах нь хамгийн зөв шийдвэр вэ? Би өнөө өглөө бас эргэн тойрны харж л байлаа л да. Тэгээ ямар сэтгэл төрсөн бэ гэхээр бид нар бол энэ хөл хорионд ер нь ороод сурчсан байна гэж. Маш түргэн хурдан тэр бүх ном ёсоор нь орчихсон харагдаж байна л да. Тэгээд манайхан ч бас нэг тиймэрхүү юм сурахтаа сайн юм болов гэсэн бодол надад төрөөл нэг төрөл сууж байна. Зүгээр ямар шийдвэр гаргах уу, яах уу энэ гэх юм бол одоо зөндөө юм ярьж болох байх л та. Зүгээр хоёлоо яаж ярих юм байгаа зэгцтэй замбараатай яг сэдвэр нь ярих юм уу. Би бол яг нэг хэлэхэд бол сүүлийн үед статистик тоо баримтуудыг бол уншихаа болсон. Сүүлийн 2 сар ер нь харахгүй байгаа. Гэхдээ яг харахгүй байгаа ч гэсэн надад энэ сонсогдол байх юм бидэнд юм орж ирэл байх юм л та. Тэгээ харахгүй байгаа шалтгаан нь юу юм бэ гэхээр угаасаа нэг тийм олигтой юм ирд. Мэдээ сонсогдохгүй байгаа болох төрөл тэгээд юм л та. Ерөнхийдөө бол олон улсад ялангуяа Америк нэгдсэн улс болон Европын улс орнуудад бол вакцинжуулалт бол эхэлсэн. Монгол улсын хувьд вакцинжуулалтыг эхлээд бол нөгөө эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг хамруулна. За үүнээс хойш бол нийт иргэдэд хамруулна гэсэн байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол нэлээдгүй урт хугацаанд бид нар бол ковидоос айхгүйгээр амьдрах хүртэл бас бараг л 1 жилийн зай байх шиг байна. Энэ хугацаанд бизнес эрхлэгчид төр засгаас ч гэсэн тэр бизнес эрхлэгчид болоод за иргэд бид яг юунд дээр илүү анхаарах хэрэгтэй вэ? Эдийн засгаа хамгаалах, за тэр дундаа ажлын байраа хамгаалах тал дээр юунд илүү анхаарах хэрэгтэй вэ? Ер нь бол одоо бид нар л нэг сөрхий яриад байгаа болохоос биш юм чинь ойлгомжтой л байсан шүү дээ. Би тухайлбал өнгөрсөн 4-5 сард бол энийг ярьж л байсан. Эх оны наадам шүү найзуудаа гэж. Эх оны наадам өөрөөр хэлбэл 21 оны наадам хүртэл бол энэ ер нь бол устж үгүй болохгүй шүү. Өөр догортой. Одоо би бол прогноз бүр жоохон хойшлуулчихад байгаа. Бүр эх оны намар хүртэл гэж одоо ойлгоод байгаа. Тэгээд тэр вакцин орж ирээд тэр нийт хүн амынхын 70% нь одоо дархлаа тогтоод ингэн гэдэг чинь бол өөр маш их хугацаа шаардсан ажил. Хоёрдугаарт нь тэр вакциныг оруулж ирээд хүн амтныг хамруулна гэдэг чинь логистик талаас аягүй зовлонтой ажил юм байлээ л дээ. Тэгэхээр тэр бүгдийг одооноос уушаа ингээд бид бодчихсон, тооцчихсон яг хэрэгжүүлэхэд бэлэн байх хэрэгтэй байхгүй. Гэтэл бид нар юу яриад байна гэхээр вакцин авах уу авахгүй явал хаанаас яаж авах вэ? Энэ бол яаж хийж байгаа шийдвэрч болох вэ? Авсан хоноо яах вэ гэдэг бас асуудал байна шүү дээ. Тэрүүн дээр төр зэсэг бол одоо бүр хэд хэдэн хувилбар гаргачихсан. Маш нарийн тооцоотой байх хэрэгтэй. Тэгэхээр энийг нэгдүгээрт нь хийх хэрэгтэй. Ер нь бол 20 хоног аваад үзэх юм бол хоноод амаргүй л одоо энэ жилүүд байлаа шүү дээ. Тийм ээ. Манайд ч тэр улс орнуудад ч тэр тэгэхээр нөхцөл байдал бол харьцангуй бол ойлгомжтой бүгдээрэнд нь ижлэл туссан. Зүгээр нэг хэсэг улс орнууд нь энэчнээс нэг эвтэйгэн шиг гараад явчих чинь нэг хэсэг нь болох тэр ингээд усаа хазартаа нагаад яхаа мэдэхгүй ингээд суугаад байна л да. Тэгэхээр энэ юунаас болоод байгаа юм бэ гэдэг асуудлыг бид нар тавих хэрэгтэй байна. Ягаад нэг хэсэг нь шийдээд тахад нөхөө хэсэг нь ингээд буруу яваад байгаа. Би энэ дээр бол ганцхан юм яриад байгаа. Ердөө улс орныг удирдах байгаа энэ удирдлагын гаргаж байгаа шийдвэрийн л үр дагавар гэж хараад байгаа. Яг зөвхөн нөгөө талаас жоохон зөөлрүүлээ гэх юм бол эндээс дордох бололцоо байсан гэж одоо байсан тийм ээ, тийм магадлал бол байсан. Гэхдээ одоо энэ байгаа нөхцлөөс илүү сайжрах одоо илүү сайн байх тийм бололцоо байсан үгүй бас байсан. Гэхдээ бид нар өнөөдөр юутай сууж байгаа гэхээр одоо яг энэ байж байгаа байдалд байгаа сууж шүү дээ. Тэгээд ямар ч болсон хөл хорионд л сурмаг ороод сурчлаа. Тэр л одоо их том бололт байгаа. Зүгээр тэр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд тэр зэрэг оновчтой байсан яасан бэ гэж ярих юм бол одоо энэ телевиз танаахан бол одоо эдийн засгч нар хүрээ зөндөл байр суурь илэрхийлэх. Би тэднэртэй санд нэг байна. Зүгээр хамгийн сүүлдээ энэ сумын газрын гаргасан шийдвэр л ер нь хамгийн ухаантай шийдвэр болчих шиг боллоо 2020 онд. Ямар ч үсэн тэр PV-гийн энэ удаа бол хорихгүй шүү гэсэн. Эдээ энэ л зөв шийдвэр байсан ба. За 21 онд бол одоо ямар хөө янзын ойлголт байна вэ гэхээр надад дахиад хамаг юм төр засгаас хаваарч байгаа гэж. Тэгээ төр засгаас гаргаж байгаа шийдвэр чинь дандаа улс төрийн шийдвэр байдаг байхгүй юу? Улс төрийн шийдвэр. Чи
ямар шийдвэр гаргаж байна, аль талд нь зогсож байна гэдэг чинь хамгийн гол асуудал болчиход. Энэ хямралаас гарах асуудал чинь эцсийн дүндээ ганцхан асуудал шүү дээ. Хин ачааг нь өөрөх юм бэ гэдэг л асуудал болчиход байгаа байхгүй юу. Яг гурван хувилбар л байна л да. Нэг бол одоо иргэд дээр ачааг нь өөрүүлнэ, аж ахуй нэгж иргэд дээр өөрүүлнэ, нэг бол одоо төр засаг нь өөрөө бүх юмыг өөрөж явах ёстой. Тэгээ аль болох гурав дахь вариант нь ихтер нэг хуваалцаад өөрийгөө гэсэн. Ийм л вариант байгаад байгаа шүү байна. Тэгээ би энэ дээрээс ингээ ажиглаад байхад зүгээр миний ажиглалт буруу байж магадгүй та нар бас арай илүү мэдээлэлтэй байгаа. Миний ойлголтоор бол улс төрийн шийдвэрийг иргэнийхээ талд гаргах юм уу эсвэл дарга нарын талд гаргах юм уу гэдэг л асуудал байна л да. Тэгээ энэ өнцгөөс нь аваад үзэхдээ одоо сая энэ 20 оны явцад гаргагдсан шийдвэрүүд бол дандаа дарга нарын талд гаргасан шийдвэр. Дандаа дарга нарын талд гаргасан. Одоо хамгийн энгийн жишээ гэлдэхэд чинь одоо энэ төр нэг машин хорин л гэлдэж байна шүү дээ. Тэр чинь бол хамгийн амархан баггүй. Дарга нарын хувьд бол машин хорчихсон, хөл хорой тогтоожчихсон, би ажил хийсэн. Би өөртөө мундаг тэмцэж гин бүгдийг хорж гин. Гэхдээ эн чинь 200 мянган хүн байж байна шүү дээ төрийн албанд. 200 мянган хүн энэ юуны төлөө цалиаваа сууж байгаа. Яах гэж энэ олон 200 мянган хүн одоо энэ чинь хийж сууж байгаа юм бэ? Тэр чинь иргэдтэй л үйлчлэх гэж байж байгаа. Иргэдтэй хамгийн таатай шийдвэр гаргаж өгье, хамгийн оновчтой шийдвэр гаргаж өгье. Тийм шийдэл олох ёстой байхгүй юу? Гэтэл чинь хамгийн амархан, өөртөө амархан, дарга нарт амархан, сайд нарт амархан тийм шийдвэр гаргаад байна. Одоо тэр сая цахилгаан дулааны үн гэж одоо түүхэн шийдвэр гэж нэг бөө юм боллоо. Энэ Монголын хууль 3 хоногт очиход эргэж буцаад хөөш одоо буруу байсан байж тооцсонгүй тэгээд зөвлөсөн хүмүүс байгаа байх. Тэрийг чинь оруулж танилцуулсан шийдвэр гаргахад нь нөлөөлсөн тэр сайд дарга нар нь бүгд байж л байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол одоо ерөнхий сайдаа бүр санаатаагаар ингэж авчиж тийм хүнд эвгүй байдалд орууллаа гэж би хэлэх гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ нэг гаргаж байгаа шийдвэр маань өөрөө аль талдаа яаж гарч байгаа юм бэ гэдэг асуудал бол онцгой чухал асуудал. Энэ улс төрийн шийдэл. Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр, ерөнхий сайдын амнаас унж байгаа үг, ерөнхийлөгчийн амнаас унж байгаа үг, улсын их хурлаас гаргаж байгаа шийдвэр бол жохон аль асуудлыг алийн ингээд анхдагч болгож тавьчихад байгаа юм. Иргэнэ юм уу, бизнесээ юм уу, эсвэл одоо өөрсдийгөө юм уу гэдэг дээр л онцгой анхаараасаа л гэж би бодож байна 21 онд бол. Энэ оны хувьд бол бас ингээд 7 хоногийн хугацаа 7 хоногийн дараа бол өндөрлөж байна. Харин 2021 оны хувьд одоо яг төсөв мөнгөний бодлогон дээр бас таны санал юу байх болоо? Мэдээж одоо 21 оны төсөв цар тахал дотоодод зархаас өмнө бол баталсан гэдэг утгаараа нэлээдгүй шүүмжлэл өртөөд байсан шүү дээ. Тий. Хоёулаа нэг улсын төсвийн алдаг тэр байна. Энэ байна одоо ингэж өсөх гээд тэгж өсөх гэж ингэж тийм юмыг одоо яриад бол утгагүй байх л да. Би энийг бол вообще ярих шаардлагагүй гэж бодож байгаа. Зүгээр шийдвэр гаргахтаа баримтлах хэвээр хэд хэдэн зарчмууд байгаа байхгүй. Нэгдүгээрт нь энэ хямралын үед бол гаргаж байгаа шийдвэр чинь багц байх хэвээр. Уялдаатай байх хэвээр. Тэгээ энэ хоёрыг бол өнөөдөр үнэхээр хангаж чадахгүй байгаа. Хамгийн энгийн жишээ гэхэд бол Сангея Монгол банкны бодлого бол уялдаа байхгүй. Хоёр тусдаад нэг юм хийгээд байна шүү дээ. Одоо энийг шийдэж чадахгүй бол мянган юм яриад хэрэг байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь хямралаас чи үнэхээр гарах гэж байгаа бол том хөдлөх ёстой байхгүй юу? Өнөөдөр одоо манайхан нэг fine tuning гэж ярьдаг шүү дээ, нарийн тохируулга хийн гэж. Нэг тийм юм хийх гэж оролдоод байгаа. Юу ч мэдэхгүй мөртлөө яах юм, юу болох юм, яахыг мэдэхгүй мөртлөө fine tuning гэдэг энд нэг 5 төгрөг тавьчихъя, энд нэг 7 төгрөг асчихъя гэсэн нэг тиймэрхүү маягаар хандж байгаа. Энд 5 төгрөгөө 7 төгрөгөө гэдэг чинь өнөөдөр асуудал шийддэг тэр арга нь биш. Өнөөдөр бид нар хамгийн багаар бодоход одоо миний л одоо ойлгож байгаагаар бодоход бол хамгийн наадсах нь бол 5 их 80 төгрөгийн багцтай суужээж тэрийгээ бол ингээд зөвхөн энэ хямралын ямандаа бол цацах хэрэгтэй байхгүй. Тэгээ иймэрхүү маягаар л хөдлөхгүй бол бидэхгүй болохгүй. Яг гэвэл ийм том хаяхгүй бол онж байгаа мó онохгүй мó гэдгээ мэддэггүй байхгүй. Чи 5 тэрбум төгрөг 500 тэрбум төгрөг эдийн засаг руу хаячихад тэгээд онсноо оноогүй юу бол тооцож чадахгүй шүү дээ. 5 их 80 хаячихсан бол энэ дотор ч бас нэг юм байх магадлал баггүй. Энэ бол угаасаа одоо энэ улс орнуудын эдийн засгийн хямралаас гардаг байсан хамгийн том аргачлал нэ. За нэг иймэрхүү юм яриад ирэхээр манайхан шуугаад эхэлчихтэй одоо нэг за одоо юу гэдэг тэр нэг төсвийн алдагдал гэдэг чинь болохоо байжглаа өөр гэдэг чинь одоо хаачин болчихно. Энэ бол зүгээр тэр улс төрийн шуган шүү дээ. Юм мэдгүй хөвөсл одоо аимшигтай өөртөө болчихлоо инглээ тэглээ улсын төсөв мэс. Тэр бол яг тэр
нөгөө жирийн хүмүүст зориулсан тэр шуугаан тэгээд улс төрөө хийгээл нэг хэсэг нь явдаг юм байгаа ч өөрөөр бид чи хэрэгтэй үедээ хэрэгтэй хэрэггүй үедээ ч бас зовлонтой зүйл байдаг л да. Энэ дээр анхан шатны ойлголт байхгүй байх шүү. Үр гэдэг чинь хоримтлагддаг зүйл шүү дээ. Тийм биз? Ингээл хоримтлагдаад явж байгаа. Одоо тогтон гус шиг юм байгаа байхгүй юу? Одоо нэг сток гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Төсөв гэдэг чинь бол урсгал, flow. Тийм ээ. Тэр чинь хоёр ондоо ойлголт байхгүй. Тэгээ ядаж энийг нэг ойлгоод үр гэдэг чинь юу юм? Зээл гэдэг чинь юу юм? Тэрний үйлчлэгээнүүд нь юу байд юм бэ гэдэг. Энийг нэг ойлгоод энэ үүднээс нь асуудал танддаг бол бас арай ондоо байна баг. За тэгээд төгсгөлд нь одоо миний хэлэх гэсэн нэг санаа байгаад байгаа юм. Та нар зүгээр надад санал нийлэх үгүй юм. Миний бодлоор бол ямар ч арга хэмжээ авсан гэсэн, ямар ч арга хэмжээ санаачилсан гэсэн тэр маань бол эцсийн дүндээ иргэдтэй итгэдэг байх хэрэгтэй. Иргэдтэй сонголтыг үлдээх хэрэгтэй байхгүй. Ингэж байж л одоо асуудлыг бол шийднэ. Манай энэ дарга нарын чинь гаргаж байгаа шийдвэр бол өөрсдөө бүх юм гэж ойлгоод байна шүү дээ. Чи одоо цахилгаан дулааныхаа үнийг бол төлөөлж явж байсан байх тийм ээ. Цахилгаан дулаанаа яаж хэрэглэх үү энэ гэдгийг бол чи хэнээрч заалбуудахгүй яг ариг гамтаа улсын өөрийнхөө төсөв mëсэг дотор багтаагаад ингээд явж л байсан байж таараа шүү дээ. Би ч гэсэн бас тэгэж явж байсан. Танаа өвөөмөө байд юм уу юу миний аав ээж энэ гэхэд бол тэтгэврийн зээл авч байгаагүй хүмүүс. Тэгэл яг л олгож байгаа тэр хэдэн тэтгэврэл одоо яг өөрөө зохицуулаад ингээд амьдралаа зохицуулаад ингээд аваад явчихсан. Гэтэл чинь ингээд нэг үн чөлөөллөө энэ тэтгэврийн зээл тэглэлээ мэдлээ тэр нэг хэсэг нь хожиж байгаа юм шиг болоод нөгөө хэсэг нь хохироод байгаа юм шиг нэг тийм ойлголт нийгэмд бүрдээд байгаа байхгүй. Тэгээ эн чинь явсаар байгаа зүйлдээ хүмүүс асуугаад байна шүү дээ. Одоо сони хэвлэл дээр ч гэсэн гараад ах шиг байна. Тэр сошиал медиа дээр бол маш хүчтэй л яваад байна. Гүнэг шудраг гэж хаана. Би зөв явж байна, номороо явж байна, хийх ёстой юм а иргэнийхээ үүргийг гүйцэтгээд явж байгаа болох дээр надад хүртэх юм байхгүй. Тэр буруу явсан хүмүүс нь болох дээр ингээд буу юм хүртээд байх юм гэсэн нэг ийм асуудал гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлын хүрээнд дотор цөмөрөө нэг зүйлийг ойлгох хэрэгтэй юм л да. Энэ бол ард иргэдтэй ингээд тэмцлэг үзүүлж яхад бол мөнгөний нөх хэрэгтэй. Тэгээд тэр иргэд өөрсдөө сонголтоо хий. Би тэр мөнгөө юундаа зарах вэ? Хэрвээ би эрчим хүчнийхээ хэрэглээг нэмэгдүүлэх гэж байгаа бол ахиухан төлнө үз. Би энийг хэвээр нь үлдээнэ. Гэхдээ би өөр юмд мөнгөө зарна гэж байгаа тэр сонголт нь байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ гаргаж байгаа шийдвэрийн чинь нэг онцлог нь бол тэр иргэдтэй итгэдэг байх, иргэдтэй сонголтын үлдээсэн шийдвэр байх хэрэгтэй. Тэгээд бас нэг асуудал гараад ирсэн. За яг манай Монголын эдийн засгийн бүтэц гэдэг чинь айгүй зовлонтой, импортоос хамаартай мөнгө өгчих юм бол бүгдээрээ гадагшаага урагшаагаад явчих нэг тэргээд нэг төмөө юм ярьдаг л та. Тэр нь ч бас үнэ. Гэхдээ тэрий чинь шийддэг нэг арга нь бол чинь ваучерын систем байж байгаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн дотоодын зах зээлдээ үйлчилдэг. Тэр тодорхой одоо үндэсний үйлдвэрлэгч ялангуяа жижиг дунд үйлдвэрлэгч нарт руу хандсан тийм ваучерын систем бол байж болно шүү дээ. Тэгэхээр энэ минийгээ бол одоо бид нар ваучерын системийг бол маш зөв санаа байсан гэж бодож байгаа. Тэр өнгөрсөн 6 сард ч гэсэн энэ санааг бол би бас цохолзуулаад энэ ярьж л байсан. Тэгээ энэ юмнуудыг л одоо эх хонд бол анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт энэ хямралыг одоо хүнд өрүүлэх гээд байгаа юм бэ гэдгийг маш чотко болгож иргэдээ битээ дарамтлаад байгаа ч иргэдээ битээ ад үзээд байгаа ч. Хоёрдугаарт нь энэ иргэдтэй сонголтын үлдээгч гэсэн ийм нэг санаа. Гуравдугаарт нь хэрвээ чи юм хийх гэж байгаа бол нэгдүгээрт багцаар нь хөдөл, гуравдугаарт нь том хөдөл. Тэрнээс нэг хоргол тоолсон маягтайгаар явах юм бол эн чинь бол энэ хямралаас гарахгүй л гэж би л хувьдаа тэгж харж байна. Цар тахалтай холбоотойгоор бас одоо нөхцөл байдал арай дээртсний дараагаар мэдээж бол дотоодын компаниуд хөрөнгө оруулалт татах тал руугаа илүү их анхаарч эхлэх байх таа мэдээж үйл ажиллагаагаа сэргээхийн тулд хөрөнгө оруулалт шаардлагатай бол магадгүй компанийн бонд гаргах гэдэг ч юм уу хувьцаагаа олон нийтэд санал болгохоос гадна гадны хөрөнгө оруулагчдыг татах нөхцөл одоо Монголд бүрдэж байгаа юу? Хөрөнгө оруулалтын орчин ер нь Монголд одоо ямар байгаа вэ? Гадны хөрөнгө оруулагч бай дотоодын хөрөнгө оруулагч бай чинь итгэлж штэ ердөө итгэл ёстой байхгүй. Энэ Монголын эдийн засаг чинь гайгүй эдийн засаг юм байна. Улс орны тэр явуулж байгаа бодлого нь зөв зүйтэй байна гэсэн итгэл төрөх юм бол хөрөнгө оруулагч нар ороод ир. Манайх шиг ингэж нэг эргэж утсан 3 хонохгүй байгаа одоо нэг жоохон ширүүгэн шиг салхины айсыг даахгүй ийм шийдвэр гаргаж байгаа улс оронд бол итгэл бол төрүүлэхэд хэцүү л дээ. Тэгэхээр би бол одоодын хөрөнгө оруулагчдыг татахын тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэж бодож байна. Тэр итгэл төрүүлэх хэрэгтэй.
Та нар Монгол улсын засгийн газарт итгэж болно. Гаргаж байгаа шийдвэрт нь итгэж болно. Та нар өмчийн эрхтэй итгэж болно. Та нарын гэрээ хэлцэл хэн нэгэн хүн булаагаа дээрэмдчихгүй. Энэ бүх юмнуудын чинь зөв тэр итгэлийг маш чотко ойлгуулж хүлээл гэж өгч чадах юм бол гадаадын хөрөнгө оруулагч нар бол ороод ирэх байна. За одоо 2022 оны 10 дугаар сард бас оюутлахын гүний уурхайн бүтээн байгуулалт одоо эхлэхээр байгаа тийм олборлолт нь эхлэхээр байгаа. Тэгэхээр одоо шүүмжлэгдэж байгаа зүйл бол мэдээж зардал нь нэмэгдсэн гэсэн байгаа. Дээрээс нь Дубайн гэрээг бас цуцлах хэрэгтэй гэдэг засгийн газраас байр сууриа илэрхийлж байна л да. Таны хувьд яг энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Би наадах ч одоо хэдэн жил ярьж байна, бараг 10 жил ярьж байна. Миний байр суурь. Оюутлахын гэрээ хийгдэх ёстой байсан, явах ёстой байсан, тэн дээр эргэлзэх юм байхгүй. Сайн гэрээ болсног үл худлаа. Сайн гэрээ болж чадаагүй. Тодорхойлолтоор сайн гэрээ болох бололцоо байгаагүй. Ягаад гэвэл тэр тухайн үед шийдвэр гаргаж ирсэн хүмүүс маань бол эдлэг боловсролонч дутуу дулмаг байсан. Тэр том мега төслийн хэмжээнд одоо гэрээ хэлцээр яаж хийдیں, нөхцөл байдлыг яад юм бэ гэдэг ойлголт бол маш л бага байсан шүү дээ. Тэгэхээр нэг ийм л нөхцөлтэй л одоо өнөөдөр тулчаад байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр бол энэ оюутлахын төсөл маань бол цаашаага явж таа. Гэхдээ энэ дээр Монголын тал маань жоохон өнөөдөр хаана байгаа вүлээ? Юугаа бид нар орхигдуулсан бэлээ? Яасан бэлээ гэдгээ бол шударгаар одоо нөгөө талтайгаа бол ярих хэрэгтэй. Тэгээ энэ чинь хэлэлцээрд орох хэрэгтэй. Би бол энэ оюутлахын удирдлага ч юм уу тэр нэг Рио Тинто элдв янзын юмнуудтай гэрээ хэлэлцээрд ороход бол одоо бол их дажгүй цаг гэж бодоод байгаа. Яг гэвэл энэ глобал эдийн засгийн нөхцөл байдал за тэгээд Австралид болоод байгаа явдал энэ төргээд олон юмнуудыг тооцоод үзэх юм бол ондоо манад бол одоо их нааштай тийм байдалд байж байгаа. Тэгээ энийг чулуу болгож чадж байгааг үе би мэдэхгүй байна л та. Бид нартай өнөөдөр ярилцаж за нийгмийн эдийн засгийн өөрчлөлттэй холбоотой сэдвийн талаар бас ярилцсан маш их баярлалаа. За та нарт амжилт хүсье. Тэгээ бие сайн бодороо хувийн сахилга зохион байгуулалт тэр нэг энгийн зүйлштэй гараа угаачих хэвээр маска зүүчих хэвээр тэр нэг зайгаа барьж хэвээр тэр чинь л өнөөдөр Монголын эдийн засгийн баталгаа болчиход байна шүү дээ. Монголын эдийн засгийн аюулгүй байдал улс төрийн улсны чинь хөгжил дэвшлийн чинь баталгаа тэр л болчиход байна шүү дээ. Тэгэхээр иргэн болгоноос хамаарч байгаа зүйл шүү гэдгийг хэлье. Тэгээд бас шинэ жилийн мэнд бүгдээр нь. За баярлалаа. Шинэ оны мэнд. За баярлалаа.